тэр гаруй усыг бол зуруулах үйл явц бол өөрөө бас тийм яг эвгүй нөхцөлд явагдсан л да. За. Тухайлбал авилгатай тэмцэх газар намайг байхад Шадар сайд Оюнбаатар гэж уулзсан. Тэгээд цаад санаа нь бол юу байсан бэ гэхээр надаар ажлаа одоо сайн дураараа өгөх. Би хоёр ажлын тухай ярьж штэ тийм ээ. Нэг нь эрүүл мэндийн спортын сайдынхаа ажлаас. Засгийн газрын гишүүнээс одоо ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх. Хоёрт намын ерөнхий нарийн бичгийн даргынхаа ажлаас одоо бас сайн дураараа чөлөөлөгдөх гэдэг ийм хоёр одоо асуудлыг бол надад Оюнбаатар гишүүн тавьсан. За би бол эхнийх нь асуудал дээр бол зүв байх гэж бодсон. Яг гэвэл одоо төрийн сайд хүн нэг ч одоо өдөр хугацаагаар одоо тодорхой хугацаагаар энэ төрийн ажил, сайдын ажлыг одоо хариуцахын ажил бол алдагдаж болохгүй. Тэр утгаараа бол одоо нэгэнтээ ийм нөхцөл байдал үүссэн учраас бол би өөрийн хүсэлтээр сайдынхаа ажлаас чөлөөлөгдөж байгаад шалгуулъя гэдэг. Ер нь бол нэг ажил албан тушаалтайгаа байгаад шалгуулах кейс илүүтэйгээр нэг тэрийг өгчөөд тэгээ шалгуулах нь би зүв байх гэж бодсон юм. За тэгээд тэрнийх нь оройн шиг санаж байна. Бас нэг орон гэрт нэгжлэг одоо явуулах юм одоо үйл ажиллагаа явагдаж явах үед бол өмгөөлөгчөөр одоо авсан тэр хоёр хүнээр дамжуулж надад тэр бичиг одоо яг нэг нэгжлэг орон гэрт хийлгэж явах юм процесст бол үеэр бол надад тэр бичгийг танилцуулсан.